Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 өдрийн даваагаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хав зугаа оройтой шар шуу нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 26-ны даваа гарагийн дугаар шууд ороход бэлэн болоод байна. За студид годлогч Анцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамт ажиллагчаар дэлхийн хүлээн зөвшөөрөгдсөн Монгол амд очир тагнаас мөн хайртай хүмүүсийн төлөө эрүүл байгаараа интернет имлэг хамтран ажиллаж байна. Дэлзэн харааттай чимэндийг хүргэе. За бүгдэнд нь чимэндийг хүргэе. За тэгэхээр шар шуу маань нэвтрүүлэг. Шар шуу маань нэвтрүүлэг. Шар шуу маань өөрөө нэвтрүүлэг л дээ. Тийм үү? Нэвтрүүлгийн хувьд бол нэвтрүүлэг. Энэ сэтгэл зүй стресснээс болоодох шиг байна. Орж гараад. За өнөөдөр танилцуулах алдартай тавчхан дурдъя. Сонсогчдоос манаас дахин энэ жүжигчнийг ярьж өгч гэсэн хэлээд өсөлт ирсэн учраас мэдээллийн шинжилгээ 5 хүнд хүрэхээр бэлтгэлээ. Тэгээ жүжигчин Жи Чангугийн тухай танилцуулнаа. За бид Welcome to Samdali, The Worst of Evil, The K2 гэмчлэн уран бүтээлээр төлөвлөгөө мэддэг байна. Олон кинон дээр харж байсан залуу байна. Тийм, царай нь бол угаасаа хараал мэддэг байх тийм. За магадгүй одоо нэрийг нь мэдээд нөгөө танихгүй хүмүүс байдаг шүү дээ. Би ч гэсэн одоо жишээл олон бүх уран бүтээлчийн нэрийг мэддэг. Солонгосын бол сонсоор энэ хүн юм байна царайг мэддэг. Тэгэхээр мэдхгүй сонсогчд маань орж ирдэг царайг харчвал бас ойлгож байгаа тийм. Тийм, газ харчаарай. Харчаа тэгээ гарахгүй үлдчихвэл бүр сайн. Би тэндээ байж байгаарай гэж шиг. За би энэ 7 хоногийн туршид бол за монголчуудыг 1990-ад оны үед дээ штэ бүр байлдан дагуулж байсан гадаа гудамжийг эзгүй болгож байсан. Бид нар тай. За энэ юу вэ? Манайхан та би ч яах вэ? Бид 90 онд ч хүүхэд байлаа гэж. Юу ч мэдгүй. Би төрөөгөөс. Тийм үү? Тий 90 он төрөөгөөс гэж. 90-ад оны үед бол зөвхөн эд бужигнуулж байсан бай. Монголчуудыг тэр чигээр нь хөдөө гадаагүй л одоо бужигнууллаа шүү дээ. Тийм байна. За царайг зураг хүргийг хараад угаасаа бид чим ээ тий. Яа халтар царайд киноны жүжигчдийг энэ 7 хоногт танилцуулнаа. За тасраа. Сонирхолтой юм бэлээ шүү. Одоо юу хийж яваа? Иржсэн шүү дээ. Одоо юу хийж яваа юм те? Хэд орчим настай ингээм амьдрал ахуй нь юу болж байгаа юм гэд. Тэгсэн чинь юу нөгөө Википедиа дээр ч юм уу энэ тийм мэдээллүүдээр англи хэл дээр байдгүй юм байна. Чухам Венесуэл хэлтэй болоод тоглоо шүү дээ би зүгээр. Венесуэл. Тэгээ Венесуэл кино болохоор чи нэг давхар ингэж дамаа орчуулж ич нилээ юм болж иж. Венесуэлд бүжгэлдэг бүсгүйш гаргаад авчих чинь гэнт. Тэгж Венесуэлчд бүжиглээд. Тэгжээч нэг мэд мэдээлэл олж авлаа. Эйгөө нэг мэдээлэл хомстой хүмүүс байна. Нэгд хоёр дахь ирэхэд юу яасан? Нэг өдөрт нэг хоёр хүнийг ч юм уу танилцуулахгүй бол олон хүмүүс байгаа учраас багтахгүй юм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө эхнээс нь танилцуулаа тийм ээ. За халтар цэнэд сарайд 1992 оны кино юм бэлээ. За Сара Сучиа гэдэг юм нэртэй жинхэнэ нэр нь ийм бэлээ. Үлдэр суулсан Венесуэл. За би Венесуэлийг мэдгүй ч буруу хэлж магадгүй. За тэгээ гол дүрүүд нь бол миний манайхан мэдчих чад Эстерлита, Мигел Ангел гэл ингээл боо юм болдог. Сонсож байсан нэрнүүд байна. Гэхдээ би ерөөсөө нэг ч ангин үзэж байгаа. Үзэж байгаагүй юу? Энэ ч одоо тухайн үедээ бүр амар болж үздэг байсан шүү дээ. Аян яваал эхлэнгүүд пөө энийг ч л үзэхгүй болдгоо гэл. Тэгээ үзээд сүүлд нь үзсэн л те. Сүүлд нь үзээд би юу ч ойлгоогүй шүү. Тийм баг тийм. Тухайн үедээ бол бүгд үзээл тэгэл яриад бөөн юм болж л үздэг байсан. Яг үнэ. Тэгээ юм олон ангид киноны баг суурийн тавьдсан л гэж болно. За одоо гол киноны үйл явдлыг бол манайхан мартсан бай санал бол үгүй тийм ээ. Стерлетагийн хувьд бол ядуу гэр бүл төрсөн хөдөлмөрч юм шудраг охины дүр тоглодог. Тэгээ баян айлын одоо нэг хүнтэй Испани хэл шүү. Венесуэл биш. Тэгээ баян гэр бүлийн залуу болох Мигел Ангел да уулзраад тэдний хооронд хайр дурлал өрнөж байгаа юм л та. За одоо тэр үеийн л одоо солонгосын драма юм уу да. Тэгээ тэр чинь боломжгүй явахуд байлаа шүү дээ. За тэгтээ нөгөө нэг юм яглагурлан гадуурхал үүдэн гэр бүлийн эсэргүүцэлгээл олон саад бэрхшээлийг туулж байгаа л хэлээр одоо тэр үйл явдал ингээ гарч идэг. За Монгол болохоор энэ кино ч юу яасан юм бэлээ. Орос хэлээс орчуулагдсан юм байна. Тэгээ үзэгчдийн донд бол халтар царайд нэрээр алдарсан. За яг энэ Испан гэдэг ингээр бохор царайд гэж хэлээ. Юм төсдөл юм да тийм ээ. За тэгээ Стерлитагийн дүр бол маш олон хүмүүсийн сэтгэлд ингээ хоногсон киноны үйл явдал дөрүүдийн харилцаанд тухайн Монголын нийгмийн нөхцөл байдалтай нийцээд үзэгчдийн донд бол гүн сэтгэл төрүүлсэн байдаг бахнэ. За Стерлита Пресийн дүрийг бол Сони Смит бас бүтээсэн байдаг. За тэгээд Америк Венесуэл гаралтай жүжигч юм аа. За энэ халтар царайдын хувьд бол түүний тоглосон анхны томоохон амжилт байсан. За араас нь Латин Америкийн олон одоо кинонд бол тоглосон алдартай юм жүжигч юм бэлээ. За тэгээ Мигел Ангел Гонзалес болохоор баян гэр бүлийн залуугийн дүр тоглодог. Одоо болохоор дуучин жүжигчин хоёрыг аль алин амжилттай хослуулад Венесуэлд уран бүтээлээ хийгээд бас ингээд явж байгаа юм билээ. Энэ киноны дараа ч гэсэндээ нэр хүнд нь маш их өссөн гэсэн. За тэгвэл эсрэг дүр буюу монголчууд баг тэр чигээр үзий ядсан. Сантагийн дүр. За энэ болохоор муу талын дүр байдаг. Тэгээд Венесуэлийн алдартай
тэгээ жүжигчин энэ киноноос хойш олон ч муу талын дүрийг бол ерөнхийдөө батсан гэж хэлж болно. Тэгээ 2000-аад оноос хойш улс төр олон нийтийн амьдралд идэвхтэй оролцож байгаа бай. Одоо ч улс төр хөөж байгаа юм да гэж харсан. За Дона Гонзалес бол Мигель Ангелийн ээж нь за сонгодог нөгөө эсэргүүцэгч ээж нэр. Одоо Солонгосын те үгүй авчих хүүхдтэйгээ суулгахгүй мөнгө өгье гэдэг. Яг ийм ээж нэрийн дүр. Энийг ийм мөнгө өгдөг юм. Халтцаа орж мөрөнд. Яг оноо. Тэгээ анх 1996 онд Монголын үндэсний телевизээр гараад монголчуудын сэтгэлд одоо хамгийн их үлдээсэн олон ангид кино болсон байдаг. За тэгээ олон оронд гарсан юм билээ. Америкийн нэгдсэн улс, Испани, Филиппин, Венесуэл, Аргентин, Парагвай, Индонез, Монгол гэдэг олон ер нь бол улсад гарсан гэж хэлж болно. Тэгсэн чинь энэ киноны гарсан нэг тийм судалгаа байдаг юм байна. Яг энэ кино гарч явах үедээ гэмт хэргийн гаралт нь эрс буурсан гэж шүү дээ. Оо за. Тэгэхээр тэгш юм уу? Энэ хаана Монголд? Монголд юм байна тийм. Монгол бүрхээр аргагүй л ахaltaа. Бүгд кино үз байхгүй. Гэмт хэрэгтнүүд хүртэл кино үзэхээр хавцгаасан. Тийм гэмт хэргийн гаралт нь буурж исэн. Тэгээд дээрэс нь Тарлабус энэ төр зогсчдаг гэсэн учраас уусахгүй хайчих байд. Тийм байна тийм. Тийм байна. За тэгвэл хамгийн эхнийхэн жүжигчнийг бидний сайн мэддгээр Стерлитаг танилцуулъя тийм ээ. За Стерлитагийн дүр тоглосон жүжигчин Соня Элеонора Смит. За Венесуэл Америкийн нэгдсэн улсын жүжигчин. За удам дамжсан юм жүжигчин юм бэлээ. Жинхэнэ болохоор Соня Элеонора Смит Жакет гэдэг нэртэй 1972 оны 4 сарын 23-нд тусан. Одоо 53 настай. За тэгээд энэ кино тоглосноор нэлээд алдартай болсон. Америк Венесуэлийн жүжигчин одоо хүртэл хийгээд ингэ явж байгаа. За ээж нь болохоор Венесуэлийн алдартай бас юм жүжигчин байсан юм билээ. Тэгээд Америкийн иргэн Фредерик Смит нарын гэр бүл төрсэн байдаг. За ээжийнх нь Элен Цуван Франц, эхийнх нь Элен Цимэн болохоор Финлянд юм хүн байсан гэж яригддаг юм билээ. Тэгээд аав ээж нь баг багт нь харамсалтай нас салсан. Ингээд сасныгаа дараа болохоор ээж нь охиноо дагуулад Венесуэлд буцаж ингэж очсон байт юм байна. Ерөнхийдөө бол Америк төрсөний Венесуэлд өссөн. Өөрийгөө бол Венесуэлийн соёлтой гэж өгөх ярьд юм байна. Испани, Англи, Герман хэлээр чөлөөтэй ярьдаг. За ээж нь бол 1947 онд Германд төрсөн хүн байт юм байна. Тэгээ Венесуэлийн алдартай кино жүжигчтэй нэг ээ. За тэгээд ер нь бол айлын ганц охин. Дахиад юм дүү ч юм ах дүүс юусэн байхгүй гэсэн. За яг жүжигчин болсон юм бэ гэдгсэн чинь ээж нөгөө жүжигчин байсан учраас зураг авалтын талбараа байнга дагаж очдөг байсан юм байна л та. Дандаа ер нь аваад очдөг байсан учраас энэ их гоё юм байна гэж жүжигчний мэргэжил амьдралыг сонгоход нь маш их одоо нөлөөсөн хамгийн том нөлөөсөн гэж хэлж болно. За хамтран ажиллачлаа танилцуулаад үргэлжлүүлье. За дэлхийд түлхэмж хүрэгдсэн Монгол амд очир дагнас. За алт авсан, медаль аваад ирсэн манайхан тийм ээ. Алтыг бүр 9 бүтээгдэхүүн авсан. Бяцлаг давхар утлагт, жуулчин давхар утлагт хям, анчингтаасан, хатаасан хям, сармист, био зөгийн балтай элгний нухаш, био гахаа утсан махтай элгний нухаш, за экспорт самартай салями, хело бяцлагта гэрэлний зайдас, хело мини салями 20 г-тай бүгд алт авсан байна. За хело beef jerky 40 г хүрэл авсан байлээ. Тэгтээ бол энэ ч ерөөсөө ялгархан байхгүй. Манайх бол дийлхэн халт шүү дээ. За учир тагнас компани 5 сарын 3-наас 8-ны хооронд Герман улсын Франкфурт хотод зохион байгуулагдсан IFA 2025 олон улсын үзэсгэлэнгийн чанарын тэмцээнд амжилттай оролцсон гэсэн. Тэгэхээр нийт ингээ 9 алтныг хүрэл медаль хүртсэн. За IFA гэдэг нь юу вэ гэхээр 3 жилд нэг удаа зохион байгуулагддаг махны олимп юм байна л да. Тэгэхээр эндээс л бид нар медаль цом хүртсэн гэсэн. Тэгээд дэлхийд одоо нэгсэндээ хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн. Яг тэгэхээр мэдээж дэлхийн улс орн болгонд л одоо тодорхой хэмжээний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх гарч байгаа шүү дээ. Тэр дундаа Монголынх бол маш дээгүүр буюу бүрийн бол алт авсан байна. Ер нь бол чанартай амттай гэдгээ дэлхийд батлан харуулсан л гэсэн махны олимпиас тийм ээ. За тэгээд 20 жил байгаа хугацаанд очир дагнас компани дотоод хяналтын лаборатори нь үндэсний итгэмжлийн төвөөс дотоод хяналтын лабораторийн итгэмжлийг хүлээгээд авсан байгаа. Гэрийн итгэмжлийг хүлээж авснаар очир дагнас компани дотоод хяналтын лабораторийн шинжилгээний ариун Монгол улс тайр стандартчлал итгэмжлийн тохирлыг үнэлгээ бүрэн хангаж байгаа. Тэгээд өөр бусад компаниудын бүтээгдэхүүн дээр шинжилгээ иш дүгнэлт гаргадаг болсон байна. Тэгэхээр үлгэр жишээ компани болчихж байгаа юм шүү дээ. Яг үнэ. Хаяг байршлын хувьд Баян зүрх дөрөг 11-р хороо 70 холбоот хуцсны дугаар 76 тэг 75 30 90 30 75 30 гэсэн дугаарлал бүгдээрээ. За та бүх сүлжээ дэлгүүрээс судалтай авах боломжтой. Баярлалаа хамтран ажилласан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол амд очир дагнас байлаа. Баярлалаа. За ингээд алтар сарайтай ихний жүжигчин буюу Стерлитаг танилцуулж байгаа тийм ээ. За коллежид бол сэтгэл зүйн чиглэлээр суралцж байсан юм бэлээ. Яг тухайн үед алтар царин кинонд тоглосон. Тэгээ энд нь маш одоо алтар нэрийг авчирсан. Тийм учраас жүжигчний амьдралд эргэлт буцалтгүйгээр орохоор шийдсэн байдаг. Тэрнээс бол сэтгэл зүйч болох гэсэн юм бэлээ. Ингээд 12 настайгаас ер нь бол кинонд тоглоод эхэлсэн. Туслах дөрүүдүүд тоглоод ингээд ирсэн байсан учраас жүжигчний зам нь эхлүүлсэн. Тэгтээ хамгийн их одоо хүнд танигдсан. Яг шийдвэр гаргасан нь бол алтар царайтай юм бэлээ л дээ. За дээрэс нь Венесуэлд ч гэлтгүүгээр тэлэр романуудад тоглосноор бусад оронд алдартай жүжигч одоо хүртэл хийвэрэ байгаа. Одоогоор Америкийн нэгдсэн улсад амьдардаг юм билээ. Холливуудын зарим кинонд тоглосон.
юм байна. Тэгээд Испани хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний алтаршуулах боломжийг илүү их нээж өгсөн гэх юм уу? Тийм байдаг. За хувийн амьдралаас нь дурдвал жүжигчний карьер айдлаар хувийн амьдрал нь олон хүмүүсийн анхаарлыг татдаг ч гэсэндээ ер нь жоох нууцлаггүй юм байна. Айгүйх нуудаг, тэр нь баг мэдэгддэггүй. Ингээ 2008 оны 2 сарын 29-нд Мексикийн жүжигчин Габриэл Пароста гэрэлсэн байдаг. Тэгээ 2007 онд болохоор нэг олон ангид кинонд хамтран тоглож байхдаа би биентэй танилцаа татагдсан юм билээ л дээ. Тэгсэн харамсалтай тэдний гэрлэлт нь 2013 оны 6 сарын 24-нд дууссан байдаг. За гэрлэлтэд дуусгасныхаа дараа болохоор Сони Эсми жүжигчин Рикардотой болцож игээсэн. Тэдний харилцаа 2013 оноос хойш одоо хүртэл үргэлжилж байгаа гэдэг мэдээлэлээ. Гэтэ одоогийн байдлаар ямар нэгэн хүүхд тахгүй 53 настай хүүхд юусоо гаргаагүй. Энэ талаараа ч гэсэн ер нь нээлттэй ярьд юм билээ. Нийгмийн хүлээлтээс ангид өөрийн амьдралаа сонгосон гэдгээ хэлт юм билээ. Тэгээд ерөнхийдөө хүүхд гарах боломжгүй юм байна. Яагаад гэсэн чи би ээж болохыг хүсэж байгаа ч гэсэндээ энэ биелээгүй. Гэхдээ би амьдралдаа сэтгэл хангалуун аз жаргалтай байгаа гэж хавд хүүхдтэй болох боломжгүй муу таа л гэж харж байсан. Тэгэд хувийн амьдрал сонголтууд нь олон эмэгтэйчүүд урам зориг өгдгөө гэдэг жисэн. За 2025 оны 5 сарын 22-ны байдлаар сүүлийн мэдээллийг хайлаа. Гэсэн чинь шинэ олон ангид кинонд дүр бүтээж байгаа юм байна. Тэр одоо бид бас харах боломжтой л гэсэн. Энэ кино нь болохоор Испаний алдарт Вилвет сувралын орчин үеийн хувилбар юм байна. Тэгээд Нью-Йорк хотод өрнөж байгаа гэсэн. Тэгэхээр Америкийн одоо цуврал тоглож байгаа гэсэн. Загварын ертөнд хайр дурлал, гэр бүлийн нууц, эрх мэдлийн тэмцлийг харуулж байгаа тийм бас. Тэгээд энэ кино нэлээд том хүлээлт үүсэж байгаа гэнэ. Ерөнхийдөө халтар царайчиг тийм их өрнөлттэй киног хүмүүс нэлээд хүлээж байгаа юм байна. Тэгээ кинонд оролцохдоо өөрийн дүрдээ маш гүнзгий орж байгаа шинэ дүр бүтээхээр хэрхэн бэлтгэгдсэн талаараа бас нэлээд ярьж илээ. Нэлээд удаан одоо дүрдээ бэлдсэн гэж хэлжсэн. За дээрээс нь жүжигчний карьераас гадна бизнесийн салбарт маш идэвхтэй ажилт юм билээ. Нью-Йорк мужийн жижиг бизнесийн хөгжлийн төвийн захирлаар нь ажиллаж байгаа. Тэгээ 2021 оноос хойш энэ албан тушаалд ажиллаад ингэ явж байгаа. Тэгсэн чинь энэ одоо Нью-Йорк мужийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн төвл юм билээ л дээ. Энд нь сүүлийн 40 жилийн түүхэнд анхны эмэгтэй анхны Африк гаралтай Америк хүн болсон юм байна. За түүний удирдлаганд орвол маш олон хүмүүс одоо ажилтдаг жижиг дунд бизнес зориулсан шинэлэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд одоо хүртэл ингэж явж байгаа л гэсэн үг. За англи, испани, герман хэлээр маш чөлөөтэй ярьдаг. Герман хэлийг бол ээжээсээ сурсан юм билээ. Тэгээд олон соёлд орчин төссөнтэй холбоотой гэж ярьдаг юм байна. За маш олон шагналуудыг авсан. За дээрээс нь одоо нөгөө хоббигоор гэх юм уу сувилагч бас хийх юм билээ. Сувилагчаар ажиллаж байгаа. Тэгээ яасан гэсэн чинь энэ нь болохоор өөрийнх нь эрүүл мэндийн тадарах мэдлэг, туршлагыг нэмэгдүүлж байгаа. Тэгээ өөрөө эрүүл мэндэд анхаарлаа хандуулахад илүү тусалдаг гэдэг чийсэн. За эрүүл хооллолт юм байна. Дасгал хөдөлгөөн байнга хийдэг. Сэтгэл зүйн тэнцвэртэй ажиллаж чухалчилдаг. Буюу өөрөө сэтгэл зүйчээр сурж байсан болохоор энэ бас их хэрэг болдго юм шиг үлээ. Тэгээ нийгмийн сүлжээд хүмүүс сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө маш өгдөг. Ер нь бол урам зориг өгдөг юм одоо мэдээллүүдийг хийдэг юм байна л та. Тэгэхээр одоогийн байдлаар яг аль биесээр гэрлээгүй, хөөгдөхгүй ганц би одоо кино тоглох гээд хүлээлтэж байгаа хэрнэ. За дараагийнх нь одоо туслах дүр. Туслах гэхээсээ гэр баг л гол дүрээсээ илүү бид нар танигдсан да. Канилара гэл ингээд нөө хүзрөөр мэрэг тавиулдаг мөнгө гал тамигдтал ингээд байдаг. Тэр дүр байхгүй. Тэр үнэхээр киноны чимэг дүр гэж хэлж болно нэрээ. За энэ дүрийн жүжигчийг танилцуулъя. Мэдээлэл нь үнэхээр олдохгүй юм байлаа. За жинхэнэ нэр нь гэсэн чинь Эва Кристина Бланко Родригос гэдэг нэртэй юм байлаа. За Канделяра гэдгээр нь бид нар сүүлдээ бүр Замура гэдэг нэртэй болгоцсон шүү дээ. Мэддэг болсон. За Венесуелийн телевиз, радио, театр, киноны салбарт 70 гаруй жилийн турш ажилласан нэр хүндтэй жүжигч радиог хөтлөгч юм байна. Оо за нэг салбар. Яг үнэ. За ингээ 1929 оны 10 сарын 25-нд болохоор Каракас хотын Эл Гуараторо гэдэг хороолд өссөн. Тэгээ 24 онд 95 нас хүрсэн буюу энэ жил одоо 96 настай юм хүн юм бэлээ. За 40-од оны сүүлээр л радиогийн салбарт хөл тавиад тэгээ дандаа хөгжмийн хөтөлбөрүүдэд бол хөтэлдэг байсан юм бэлээ. За тэгээ радио одоо нөгөө ярилцлагууд байдаг шүү дээ, хүмүүстэй хэлсэн ярилцлагууд, ток шоу аяг хийд юм байна. За тэгээд маш олон радио станцууд ажиллаж байсан, мэдээ уншдаг байсан юм байна. Радио нээлт, радио, театр зэрэг төрөл бүрийн хөтөлбөрүүдэд оролцсон байт юм байна. За ер нь бол радиогийн салбарт 15 жил одоо тасралтгүй ажиллаж байгаа юм мундаг хөтлөгч юм билээ. Тэгээ залуугийн зүргийг хараад би пөөх ямар гоё байсан гэж харсан. Ааха. Хүний залуу насны нэр гоё байгаа шүү тий. Нөгөө бид нар ч нөгөө ямар тэр хөгшин дүрээр л харсан болохоос залуу дүрийг мэдэхгүй болохоор яг ямар царайтай хүн байсан юм бэ мэдэхгүй юм билээ. Үнэхээр гоё бүсгүй байсан. Ингээд 1950-ад онд болохоор Венесуэлд телевизийн нэвтрүүлэг эхлэхдээ зэрэгцээд Эва Бланко болохоор телевизийн салбар руу шилжээд ингээд орсон. Тэгээд олон одоо суугаад олон нөгөө олон ангид кинонд тоглож гисэн юм билээ. За тэгээ хамгийн том дүр болохоор 1969 онд болохоор олон ангид кинонд авч ирсэн. Энэ нь болохоор Венесуелийн телевизийн түүхэнд 3 эмэгтэй гол дүртэй анхны шоу юм
байлээ. Яг анх өөр өөрсө болж байгаа гэсэн. За тэгээ кино урлагч гэсэн идэвхтэй ингээд оролцоо явьж байгаа маш олон кинонд тоглосон юм байлээ. За тэгээ театр тайзан дээр ч гэсэн олон дүрмтэй тоглосон. Ер нь бол одоо нөгөө ясны цусны хөдөлмөрч дээрээс нь жүжигчин хүн гэж хэлж болох юм байлээ. За хувийн амьдралаас нь дурд бол 3 хүүхдээ ээж. За хүүхдүүд нь одоо бол хууль ангаах ухааны салбарт ажилладаг юм байлээ. Тэгээд өөрийн нэрээ бас өөрчлөхөөс татгалзаж байсан буюу өөрчлөх гэсэн бас нэг шаардлага тавьж ирсэн юм шиг байна. Тэгээ нэрээрээ бахархдаг гэж хэлээд ерөөсөө нэрийг өөрчлөөгүй буюу нөхөртөгөө суухаар нөхрийнхөө авах ингээ авдаг штеп. Тэрийг бол ерөөсөө яагаагүй гэх юм уу зөвшөөрөөгүй өөрийнхөө нэрээр л явж байгаа гэсэн. За түүний уран бүтээл нь бол Венесуелийн соёл урлагийн түүхэнд маш онцгой байр суурийг эзэлдэг. Тэгээд дисциплиний хатан хаан буюу тэр дүрийн хатан хаан гэж нэрлэгддэг юм байлээ. За өөрөө бол ямар нэгэн одоо тийм асуудал, хууль эрх зүйн асуудалд ерөөсөө оролцож байгаагүй. Харин охин Мариама Бланка нь болохоор 1969 оны хэрэгт холбогдчихсэн тухай байт юм байна. Яасан гэдгсэн чинь 1969 оны 9 сарын 19-нд Венесуелийн нэрт хуульч байсан Бенито Рубио Рейсийн алхахад хамсаад ингэж буруутгах гэсэн миний охин Тэгвэл жижиг хэрэг биш шүү. Биш. Том Венесуел даяараа буу юм болж ирсэн хэрэг байгаа юм л да. Тэгсэн чинь энэ үед нь болохоор энэ охин нь нэг залуутай үерхчихсэн. Тэгэд энэ харилцаанд гэмт хэрэгт оролцох шалтгаан болсон гэж ингэж үздэг юм байлээ. Залуу холбогдсон байх та. Тий, найз залууны хэрэгт баг холбогдсон л бол таарад ах шиг байна. Тэгэд энэ хэрэг нь тухайн үед Венесуелийн хэвлэл мэдээлэлд маш өргөө мэдээлэл өгчээсэн. Олон нийтийн анхаарлыг нэлээд татчихсан л да. Тэгээ нөгөө нэг ээжтэй л хамтлан гэж яриад байгаа. Одоо алдарч жүжигчний охин хүн амны хэрэгт орооцолтсон байна гэж нэлээд. Тийм олонний танил хүнчүүдүүд тэгдэг шүү дээ. Яг үнэ. Тэгэд юу яасан? Хамгийн гол нь охин нь энэ Мариама Бланка нь болохоор энэ нэрт холбогдсон улмаас бараг 20 жилийн хорихаал идэлсэн. Өөрөө шорон тэгвэл бүр одоо холбогдох гэхээс илүүтэйгээр хэрэгцсэн биш л болж таарад байгаа юм л та. Тэгэд энэ 20 жил суусныхаа дараа шоронгоос суллагдсныхаа дараа өөрийнхөө аюулгүй байдлын үүднээс гадаад руу нүүсэн гэдэг мэдээлэл байдаг буюу энэ өөрөө нөгөө нэг бүр Венесуелийн нэртэй хуульч хүний өхүүлсэн болохоор одоо юу гэдэг юм шаа авна гэдэг ч юм иймэрхүү байна гэж аюулгүй байдалд анхаарч ихсэн юм шиг байна л та. За харин ээж нь буюу одоо манай бидний мэдчихэж байгаа тийм ээ. Канлера болохоор энэ охиныхаа талаар энэ хэрэг тайлбар өгөхөөс татгалзаж исэн. Ерөнхийдөө бол энэ талаар аач гэж дуураагүй. Тэгээд бүлдсэн бусад гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалахаар бол хичээсэн байдаг. Тэгээд энэ хэрэг нь ээжийнх нь одоо хувийн амьдралд маш гүн гүнзгий нөлөө үзүүлсэн ч гэсэндээ уран бүтээлийн замдлыг үргэлжлүүлэхэд нь бас азар нөгөө тийм айхтар саад болоогүй. Тэгээд Венесуелийн урлагийн салбарт нэр хүндтэй жүжигчин хэвээр үлдсэн буюу өөрийгөө бас жүжиглээд ямар мундаг вэ гэдгийг харуулж чадсан юм байна. Тэрнээс гол охин нь бол 20 жил ялгавсан. Өөрөө жүжиглэлтээрээ тэр дуйлан шугаарыг даваад гарсан юм шүү дээ. Оо яг үнэ. Тэгээд энэ кинон дээр гардаг дүр нь өөрөө тийм лак хүчрхэг л дээ. Ганц хүүгийн төлөө юу л юу хийх гээл байгаа. Тэгээд энэ чинь бас хөдрөөр мэрэг тавьчих штэ. Манайхан за би л миний л бодол шүү. Манайхан бараг тэр замуураг ингэж хөдрөөр мэрэг тавьдагаас нь хойш бараг бид тэр хөдрөөр мэргэлдэг болсон баг. Айгу хөдрөөр гэдэг өөр ажиг л мэрэг тавьдаг. Тэгээд тэр нэг үнэн байдаг юм уу? Ер нь л мэдчихэд идэх шүү. Үзрүүр мэргэлээл. Тэгэл ингээд тасралтгүй таймаг татаал. Тэгэл мөнгө гэл ингээд идэг. Айхтар дүрш тэ бас л тэгэж гаргасан байдаг. За баярлалаа. Би тэгтээ киног нь үзег болохоор хэлж мэдгүй л байна л да. Тэгээд тэр нөгөө халтар царайтын дууг бол би мэддэж. Дуу нилээ их тийм явдаг санагдаад байна. Одоо ингээд явуулж гэх кинод бодвол зохиогч ирэх мэрхэн нэвтрүүлэг маань. Одоо их зогсуулах уу? Испанаар тий. Венесуелд ч угаасаа нөгөө Испан хэлтэй шүү дээ. Тэгээд испанч угаас өөр амар гоё тийм сонсголонтой хэлж санагдаад байна. Тийм шүү дээ. Нэг гоё хэлдэг. Тэр минь буруу зүрх хэлээд одоо. Одоо гарсан бол та хэдтэй хамт өгөхгүй гоё. Дааж тэр үед хорвоод арай төрөөгүй мэдлэг байсан юм байна. Бүр ингээл нэг анги олгоныг хүлээгээл бүр ёо за энэ араас нь яах вэ? Одоо тэр киноны өмнөөс амьдрал уурлал. Тэр их ч юу яадаг гэсэн. 7 хоногт ингээд юу гэдэг өдөр болгоныг гардаг гэсэн юм уу? Эсвэл одоо 7 хоногт нэг гэж гардаг гэсэн. Нэгээс хавд хүртэл гардаг гэсэн юм тийм. Тэгээ хавд санд бол гардаггүй байсан. Санагдаж байна. Миний санаж байгаа шүү. Тэгээ яг нэг уул хагасаа бүтэн сандж гардаг байсан. Манайх нэр бичээрээ яаж гардаг байсан бэлээ дээ. Тэгээд лавдгал яг нэг цагт л гардаг. Тэгээд тэр мөрөөс нэг хэдэн секундээр хоцгож мосчвал бараг л бослог гарах нь аагуурл юм болол. Тэгэл тент чинь нөгөө яг гэр бүлийн халуун талаа уур амьсгал гэдгийг яг мэдрүүлсэн кино. Миний бодлоор шүү. Яа тэгэхээр намайг жоохон байхад ингээл энэ алтар сарайдаг гарч хахад л яг ширээ төрөл хоол иддэг гэсэн. Хоолны цаг хоол идэх үү. Тийм 15 биш нэг 17 молон цаг 18 цагийн үед л гардаг байсан санагдаад байгаа. Тэр яг ингээд ширээ төрөө гэр бүлээр хоол идэх гэж үздэг гэсэн юм. Тэгэл тэр дунд нь ороод амьдралын яриад саллаа сарлаа энэ хий юм ингээл. Одоо өмнөөс нь л бараг шаналал уу хачи юм болдог гэсэн шүү.
бөө юм болдог байлаа. Хөдөлгөөн зогсдог байлаа гэн. Нэгдгээс 5 дахад гардаг байлуу, хагас бүтэн санд гардаг байлуу. Манайхан бас бичээрэй те. Тэрээ 5 өдөр бол тэгээ 5 өдөр бол амьдрал нэг жоохон зогсон байдал. Хагасаа бүтсэн дурстай битүү бууж гэх юм лав ингээл хөдөлгөөн зогсдог. Тэгэл нөө сумын төв мөвдөр чинь юу гэдгийг нэг ганцхан айлын зурагт мурч те. Тэгээ тэнгуү чи бараг сумаараа тэндэг цоглорж байгаад үзэж мүздэг. Тийм байсан. Сонирхлын те. Тэгээ яг нэг боддоор амьдралыг мэдэрч байгаа тэгвэл сонирхолтой. Дунднууд үзэл гоё байсан. Би одоо ингээ гэрээсээ өөр мөр газар байл зурагчтай айлхаа юм. Сайхалж явж гүсэн. Би сүүлд нэг жангумыг бол нэг тэгж үзчихсэн. Марах гинт нэг тог тасраад би тэг жангумыг айгу үздэг гэсэн. Тэгээд хамаатныхаа их чинь очиж үзчихсэн нэг сандын. Бусдаар бол тэгж үзэж байгаасан юм бол байхгүй хаа. Жангумд чинь бас ч хоошоо гарсан. Тий 2000 оны ихэр гарсан. Тэр үед би яг нэг 7 Монголын үндэсний олон нийтийн телевизээр гардаг гэсэн аахгүй өөр тийм олон сууг байгаагүй. Тэг яг тэрийг барьж гаргаарч. Тэг тэр дуу оруулалт мөр торчуулга морчлон тасархаа штэ. За манайхан бол 2 янзаар бичиж байна. Нэгдээс 5 өдөр гардаг байсан гэж энэ зөвхөн хагас бүтэн цанд гардаг байсан гэж. Би бол энийг яг үндэ санахгүй байна. Хизэнээс хизээ гардаг. За тэг хүмүүсийн бичснийг харж байгаа л айл ихэн л удаад өгөх тий. Харин тех бах. Лавл хөдөлгөөн зогсдог байлаа. За баярлалаа үргэлжлүүлэн дараагийн алдартай танилцуулъя. Өнөөдөр жүжигчин Жи Чангийн тухай ярина. Алдартай бүтээлээ төсөн дурдах юм бол түрүүлсэн Welcome to Samdali. За мөн The Worst of Evil, The K2 гэх мэтчлэн бүтээлүүдэд тоглосон. Тэгээд мэдээж бүтээлүүдийн нэр хэлээд байвал дуусгаар өгөх олон уран бүтээл тоглосон хүн юм байна. За дээрэс нь маш их гоё хоолойтой, гоёч дуулдаг олон драманыхаа дууг дуулж ирсэн юм байна. 1987 оны 7 сард төрсөн 37 настай, 1.82 см өндөр, 73 кг жинтэй залуу байна. Би уг нэг жимийн сүүлийн ярихаа болцсон л байсан л да. Энэ дээр оруулчлаа. За эхний баримт нь багтаа ямар ч мөрөөдөлгүй хүүхдтэйсэн гинэ. Кёнгидо Анян хотод төрсэн. Хөвгүүдийн сургууль сурч байсан болохоор нөгөө багасаа л гоё харагдах, дог харагдах ямар ч бодол тийм байгаагүй. Дээрс нь мөрөөдөлгүй сайхан охтуудтай хамт сурч байсан бол шилжтийн нас ирэхээр гоё харагдах гал те. Усмсээ гэлдэл. Дан хөвгүүдтэй сурдаг гэсэн учраас нэг юм хэв нэг тийм өөртөө анхаарахгүй байдаг гэсэн. За дээрс нь ямар нэгэн зүйлд төрүүлж ус хөдөлдөө, чимээгүй хүн л ингээл нэг аран ширээ суучдаг тийм л сурч байж. За ирээдүйд юу хийхээ мэдэхгүй урсгалаараа явж байгаа мэдээж одоо ахлах сургуулийн төгсгөл ангиллууд өгөхөд ирэхээр нэр яах вэ? Бусад хүмүүс яг мөрөөдлөхөнд төлөө юу хийж байна? Би ер нь цаашдаа яг юу хийж сурж юуны төлөө амьдрах вэ гэж бодоод за энэ үед нэг санамсаргүй байдлаар ирэхэд зурагтаар гарч байгаа драма одоо тэр нэг жүжигчдийг хараад ер нь жүжигчин гэдэг мэргэжлэх сонирхолтой юм байна. Би ер нь жүжигчин болно гэж шийдсэн. Гэвч ээж нь түүнийг ганцаараа өсөж байсан учраас мөрөөдлийг нь шуудхан дэмжиж чадаагүй мэн л да. Ганц хүн жүжигчин гэдэг чинь өөрөө за яг хүнд танигдчихвал мөнгөсөө болох бах тий. Хүнд танигдахгүй тэгэл яваад ах юм бол бас мөнгө төгрөгч байхгүй жоох хэцүү амьдралаар амьдрах шүү дээ тий. Тийм учраас хүүгийнхээ мөрөөдлийг дэмжиж чадаагүй эсрэгээрээ жоохон доктор суурьшилтай тий ширээ нард суучдаг тиймэрхүү ажил хийхээсэй гэж хүсэж байсан юм байна. За тэгээ жүжигчин залуу маань хорвоо ертөнцийн дээр ээжтэйгээ хоёулах нь учраас ээжийнхээ өгнөөс юус гардгүй хөхт байсан. Гэвч мэрэгжил сонголтын дээр бол бүр анх удаа ээжээсээ ингэж эсэргүүцээд би жүжигчин болно гэж баттай зогсож байсан гинэ. Тэгээд 10 сарын өмнө өгсөн ярилцлагада одоо хүртэл тусдаа гаралгүй ээжтэйгээ амьдарч байгаа ярьсан байлээ. Яагаад тэгэхээр ээж нь жүжигчин залуу тусдаа гарч болоод ээж нь ганцаарх нь үлдчихэж штэ тийм учраас ээжигээ ганцаардах байх гэд одоо ч гэсэн нэг ээжтэйгээ хамт амьдардаг. Тэгээ ер нь ээжэнтэй бол маш халамжтай юм билээ ээжтэйгээ хамт аялна, хоолунд идэн, хамтдаа хоолны газар оруулна. Яг жүжигчин залууг халамжтай гэдэг бол яг ээж нь бол тэ манай хүү халамжтай гэж олон юм ярьж болно. Манай ээж юу гэж боддог юм би мэдэхгүй байна. Гэхдээ би бол ээжийг айлуулах чадлаараа л харилж халамжлахыг хичээдгээ гэсэн байсан. За дараагийн баримт нь жүжигчин маань мөрөөдлөө өгөөсөн. 10 жилээ төгсөөд Тангуг их сургуульд элсэн орсон. Энэ кино урлагтай холбоотой мэргэжлээр суралцсан юм байна. За гэвч сургуульд эсэж орсон эхний жилүүдэд ерөөсөө амар байгаагүй. Яа тэгэхээр жүжиглэх тал дээр ямар ч суур байгаагүй. Одоо ингэдэгчтэй солонгосчууд чинь бүр ингээл 10 жилээсээ эхлээд өөрийнхөө мөрөөдлийг сонгоод одоо дууланд яваад эхэлдэг бол манай хүн чинь тийм байхгүй их сургуульд орсон. Тэгэхээр яг нэг их сургууль орохоор мэдэхгүй зүйл маш их байсан. Бусад хүмүүстэй харьцуулахад гэсэн. Тэгээд эхний жилдээ баг бүх хичээл дээр муу гарсан юм билий. За ингэж явсаар болохоор тийм суурь байхгүй тийм. За ингэж явсаар нэг өдөр сургуулийн коридорт явж исэн чинь дээд курсыг нэг ах зогсоосон гинэ. Гэхдээ чи ингээд зүү чийхгүй ингээд гудамж метрлээд чи коридор метрлээ явж хаар чи тэгээ надтай ингээд би чамтай нэг юм хиймээр байна гэд. Чи зүгээр юу чийхгүй зогсож яхад л болно гэж хэлсэн. За тэгээ тэрний үг гэхээр тэр дээд курсынх нь ах нь кино хийжсэн юм байна л да. Тэгээ богино хэмжээний кинонд хайл жижигэн дүрдэл өөрийг нь тоглуулахаар болсон. Тэгээ энэ үед л анх удаага жүжиглэх гэдэг чи ямар сонирхолтой юм бэ гэдэг нь биеэрээ туршиж үзээд тэгээ хийж үзээд мэдсэн. Тэгээ үүнээс хойш дандаа дээд ангийнхаа ах чигч нарыг дагаал ингэж гүйсээр хагаад кино урлагт бол өөсөө маш хайртай болсон гэсэн. За дараагийн баримт нь 20 гаруй жил нөхөрсөн найзтайгаа хамт ажилладаг юм байна. Танд юу бас их чим удаж байгаа найз байдаг юм? Бага. Одоо 25 жил ажиллаж байгаа найз нар байна шүү дээ. Нөгөө нэг
болж бүтэхгүй сайн муу сайхан муугатай бүгдийг мэдэх найз нар байна. Ер нь бас нэг тийм найз нөхөрлөл жоохон ховор байгаад шүү дээ. Надаа бас яг 1-р ангиас хойш найзалж байгаа нэг л найз үү. Тэг бусдаа нь бол ингээд дандаа дараа ингээд танилцсан. Тэгэхээр нэг тиймэрхүү найзууд бас их жоохон ховор тэр нөгөө талаар бас их үн цэнтэй байдаг шүү дээ. Тунаад үлддэг юм дөө. Яг зөв. Тэгэхээр жүжигчин залуугийн хувьд бас 20 гаруй жил нөхөрлөж байгаа. Найзтай тэр найзтайгаа бүр хамт ажилладаг юм байна. Тэгээ одоо харьяалагддаг энтертайнментийн бүр захирал болсон гэнэ багын найз нь. За. Тэгээ эхлээд жүжигчин залуугийн менежер хийж байгаа. Тэгээ альбом тушаал дэвшээд одоо ингээд захирал болсон. Тэгээ жүжигчин залуугийн харьяа энтертайнментийн менежерүүд нэлээд дээр үйл юм байна л да ингээд юу ямар шалтгаанаас ч болсон тэрийг юм бол нарийнлаагүй ямар нэгэн шалтгаанаас болоод ингэ бүгдээрээ гараа авцсан. Тэгээ эн ч одоо жүжигчин юм бас менежер бол зайшгүй байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ менежер найзаасаа гуйс маа найз нь шаал өөр газар нэг ажил хийжсэн тийм. Үгүй чи миний одоо менежер болоод ажиллаад үзхүү. Тэгсэн за би нэг 3 хоног бодё гэд. Тэгээ 3 хоногийн дараа жүжигчин залруу холбогдчихлаа. Одоо тийм менежер ч болоход бол би яг яах ёстой юм бэ гэд асуусан. Тэгэхээр үгүй чи эхлээд ингэ жолооны үнэлгээ аваа намайг тэгээ зураг авалтын талбайд наашаас өрөөж өгөх юм бол заавал жолооны үнэлгээт байх ёстой. За тэгээ жолооны үнэлгээ аваад шууд менежер нь ажиллаж эхэлсэн. Тэгээ найзд нь бол мэдээж амар байгаагүй ч одоо жолоо ерөөсө барьж байгаагүй ингээд жолоо барайл ингээд лийч баах явахч мэдээж төөхтэй шүү дээ тийм. Тэгээ зураг авалтанд ядаж байгаад ингээд өдөр шөнөгүй үргэлжлэн яг тэдэс тэдэн цагийн хооронд гэсэн юм тогтмол ажлын цагтаа бол биш шүү дээ жүжигчний мэрэгжилж чинь тийм. Тэгэл ингээд жолоо барьж байгаа л юм зүрмэглэх тохиолдол бас байсан юм байна. Тийм тэгэхээр нь жүжигчин залуугүй чи одоо ингэж тэ зүрмэлж явал одоо аюултай. Тэгэхээр чи дөрөв явж байгаа замын хажууд юм түр амрах газрууд байдаг ч тийм газар очиж чиний жоохон мунтаж амарж байгаад ингээд цаашаа үргэлжлүүлж жолоогоо барьжээ гэж хэлсэн юм байна. За тэгсэн чинь нэг өдөр арын суудал дээр жүжигчин залуу унтж байгаа ингээд нүдэнээсэн чинь найз нь нөгөө түр амрах хэсэгт ингээд машинаа зогсооцсон унтчихсэн гинэ. Тэгэхээр зайлуулаад их л нойр нүрээдсэн байлгүй гэл өөрөө ч гэсэн буцаад унтаад өгсөн. Тэгээ унтаж жагаад ингээд эргээ дахиад нүдэн нээсэн чинь дахиад нэг юм зогсоолт байсан гинэ. Тэгээ хал нэг өсөндөө найз нь ерөөсөө замд байх бүх амралтын газар дээр зогсоод унтаад явуулсан гинэ. Тэгээ сүүлдээ одоо ингээд 6 авлал багс дараагийнх руу хонтол ингээд мэдээж ажил хэрэг зөндөө юм байгаа шүү дээ. Тэгээ 2-оос 3 цаг явах замыг 9 цаг дуусгаж шүү дээ. Унтсаар байгаа. Бараг ихэнх цагт нь унтсан байгаа байхгүй. Бүгднэр нь унтгаа ойлгоцсон юм шүү. Тийм тэгээ шүү дараагийн ажил байгаад байгаа. За ингээд нөгөө жүжигчин маань сүүлдээ зас болчих аргашаага орж унт би жолоогоо бариа гэдэг. Ингээд өөрөө жолоогоо бариад явж исэн. За тэгээ найзтайгаа хамт ажиллах амаргүй тал бас мэдээж байдаг. Их дотн болохоор тийм 3 жилийн хугацаанд нэлээ их маргалцсан юм л да. За яг яаж маргалцсан тухайн хамтран ачаа танилцуулаад хүргэе. За хамтралч танилцуулъя. Хааштай хүмүүсийн төлөө ирүүл байгаарай интермед имлэг. За интермед имлэг нь улаан хоолой, ходоод, бүдүүн гэдээс уушиг, хөх, голтын эргэтэн, элэг цөс нойр булчирхай, дотоод чүрлийн булчирхай, бөөшөөсний зам, чих хамар хоолой, толгой хүзүү, яс зөөлөн эд, эмэгтэйчүүд мис засал, гимтэл согоогийн мис заслын тусламж үйлдэхийг үзүүлж байгаа хнэ. За тэгэхээр бид бас тал талаас нь мэдээлэл өгнө тийм. За дурангийн мис засал нь уламжлалт мис заслаас 3-аас 5 дахин жижиг зүслэгтэй өвдөл одоо мэдрэмжийн хувьд 40-60% арай бага эдгэрэлт хурдан байдаг. Хэрвээ та дурангийн мис засал хийлгэх эсвэл онцлогоо зөвлөгөө авах гэж байгаа бол интермед имлэгийн нэг давхарт мис заслын дасагт хандахыг зөвлөж байна. За мөн хавдартай өвчтөнд нэг бүр тохирсон эмчилгээ хийх нь илүү үр дүнтэй байдаг гинэ. Яг тэр нь одоо нэг гач нөлөө арай бага байдаг. Эмчилгээний өндөр наривчлалтай байдаг учраас илүү дээр байдаг гэсэн. За тэгээ хавдартай хүмүүс зөвхөн хагалгаанд ороод болдгоо. Тэгээ араас нь эмийн эмчилгээ, хяналт, хавдрын үеийн одоо хоол зөвлөгөө гэдэг олон төрлийн хяналт шаарддаг. Тэгэхээр интермед имлэгийн 3 давхарт мис заслын дасагт хавдрын хагалгаа болон хагалгааны дараах бүх удаа хяналт дээрх эмчилгээг бол зохицоор хийдэг байна. За ходоод багасгах мис заслын дараа хүмүүс дунджаар илүүдэл жингийнхээ 60-аас 70%-ийг 1-2 жилийн дотор хасч чаддаг байна. Гэтэ энэ хэд чингийн илүүдэлтэй хэрнээ дасгал их боломжгүй юм хүмүүс зориулагдсан хагалгаа байдаг байна. Жишээ нь чихрийн шижинтэй хүмүүс орох тохиолдол байт юм байна. За хэрвээ та ийм залттай бол интермед имлэгийн нэг давхрын мис заслын дасагт нас хандаад үзээрэй. За амны хүндийн шарах худын идэгдэг те. Гэтэл амны шарах 2 сарын дотор идэхгүй байгаа бол асуудал үүсч эхэлж байгаа. Идэж өгөхгүй бол энэ нэг энгийн өрөсөл биш гинэ. Амны хүндийн хавдрын шинж тэмдэг байдаг гэж шүү. Хэрвээ танд ийм шинж тэмдэг илэрч байгаа бол интермед имлэгийн нэг давхрын хүзүү толгой мис заслын дасагт онцлогоо эмчилгээний хийлгээд үтсэн дээр баг те. Амд чинь шаргалчаал идэж өгөхгүй юм хэцүү байгаа байвал. За дээрэс нь булчин шүрмэс яс гимтгүүд чанга дуу чимээ гардаг. Хүмүүс болохоор зөвхөн яс хуурахаар л чимээ гардаг гэж ойлгох юм. Үгүй гинэ. Яхаа ихээр булчин шүрмэс гимтэх тасрах үед ч гэсэндээ маш юм чанга дуугаар
гардаг юм байна. Тиймээс дур мэдэж жин тавьж имчилгээ хийхгүйгээр эмнэлэгт мэрэгжлийн эмчтэн даатах ёстой. Интермед эмнэлгийн гэмтлийн тасагт нь нэг давхарт яаралтай тусламжийн тасагт 24 цагаар ажиллаж байгаа учраас очоорой. За тэгээд эдгээр шинэ хавдрын цогц тусламж үйлчлэгийг үзүүлдэг. Тэгээд онцлогоо, мэссэл, хийм эмчилгээ, бай эмчилгээ, дархлаа эмчилгээ, дааврын эмчилгээний одоо хоол зүйн, хавдрын дараах хяналт, нөхөн сэргээх мэссэл зэргийг нэг дор ингээд хийждэг юм байна. За хаяг байршлын хаал дургийн 19 дугаар хороо Жинксийн өргөнжлөлөд интермед эмнэлэг байрлаж байгаа хэн. Холбогд утасны дугаар 77 тэгник 1111 77 тэгник 1111 гэсэн дуурлал холбогдорой. Сошиал хаяг нь интермед цэг имэн гэдэг харахаараа тэрний баярлалаа хамтран ажилласан та хайртай хүмүүсийн төлөө эрүүл байгаарай интермед эмнэлэг байлаа. Баярлалаа. За ингээ мэдээлэл хүргэе. Өнөөдөр Солонгос алдарч жүжигчин Жи Чангуугийн тухай танилцуулж байна. За ингээ нэг өдөр үүрээр ажиллаа дуусгаад жүжигчин залуугийн байрны зогсоол машина байрлуулаад хоёулаа бөөн хэрүүлсэн гинэ. Чи одоо яв зайл тонил бойл гэл нөгөөтөнгөө айж чадахгүй матгүй гэлээ. Одоо нэгсэн доо нэг нөөтөн л ажиллаа хайж явчих гад нэг нь болохоор жүжигчин юм чи за чи тэгвэл явахгүй юу да гэл нилээ маргалдаа. Тэгээ хоёр тишээ салсан. Тэгээ маргааш өглөө үүр болов. Тэгээ маргааш нугас ажилтаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө найз нь нэрсэн гаражтаа зогсчихсон. Манай жүжигчин ч найз нь нэрнэ гэж үдчихсэн болохоор хоёулаа машинда юу ч ярихгүй ингээд ажилтаа явцгаасан. Тэгээ найз нь бас ажиллаа хайчихгүй ингээд эргээд ирсэн бо. Ер нь жоохон хариуцлагатай л залуу юм шүү лээ шинэ маргалсан ч гэсэн. Тэгээ дээрэс нь хитрхи дотн нь болохоор нөгөө нэгэндээ юм уучлаарай гэдэг үгийг хэлж чаддгүй маань. Хацаа. Тийм тэгээд хитрхи дотн нь болохоор юм шархагж байгаа ч бас сайн мэдгүй бод шүү дээ. Тэгээ яаж эвлэдүү гэхэргүй чи хоолоо идсэн юм үгүй би идээгүй заа гэдэг ингээд хамт хоол идээд ингээд аяанда эвлэрчтэй гэсэн. За бас инээдтэй алдартан менежертэйгээ ордог юм нэвтрүүлэг байдаг л та Солонгосын. Тэгсэн тэр нэвтрүүлэг дээр нөгөө менежерт нь санал ирсэн юм байна. Гүй чи ингээд жүжигчин Жи Чангуугтай хамт ингээд оролцооч гэд. Тэгсэн чинь нөгөө найз нь болохоор тийчсэн маа л да. Гүй миний гэрээний мөнгө бага байна штэ гэд. Ингээд энэ саналыг нь хүлээж авах байгаа. Тэгэхээр уг нь тийм штэ. Алдартан хүнийх нь нөгөө одоо юу гэдэг цалин байлан чи арай өөр байдаг штэ. Тэгсэн чи эсрэгээрээ баг өөрийгөө төрүүлж бодоод. Гүй миний менежерийн цалин бага байна штэ. Гэрээний мөнгө бага байна. Би оролцохгүй гэж хэлж ирсэн юм байна. Тэгээ ер нь жүжигчин хамаагүй одоо юу гэдэг одоо жүжигчин бол хамаагүй. Миний нойр чухалч гэдэг юм уу. За тэр жүжигчний цалин яах вэ? Миний цалин чухал гэх мэт чи юм хөвгөлтэй үйл явдал их болж ирсэн юм байна. Би яасан гэлөө. Гэхдээ менежер найзынх нь хэлснээр бит хоёр ингээд муудалцаад машинда дараагийн ажил руу ингээд хөдлөхөр болохоор Жи Чангуу унтаад өчтдөө жүжигчин залуу. Тэгээ би гомдоод ингээд өөр юм хэлгүй жолоогоо байнгаа нүдэнд өлмс хийлгэнэ би уйлдгаа гэж аахгүй. Айгуу том битэй залуу байлаа. Баамга шиг залуу байсан. Тэгээ би ингээд ууй тэгтээ ингээд сэрэчүүл бас нөө зайвал дараагийн зураг авалт болохоор сэрэж чадахгүй шүү дээ. Тэгээ жоохон хэсэг уйлж байгаа сэрхээрэндээ хэлдэг гинэ. Би сая нилээ уйлсан шүү чамаас болж гэдэг ингээд хэлдэг гэж хэлээ. Тэр ийм айгуу хөөхөн хүүхэд шиг гэдэг юм үү тийм харилцаатай. Тэгээ 20 гаруй жилиг хамтдаа туулж байгаа юм нөхөрлөл байна. Одоо зан занга мэддэг болсон бах төө. Тийм тэгэл бас нэг сайн хүнтэй нийлжүүл ажилд хэрэгч гэсэн уганд ажгүй явчихдаг шүү дээ. Яг үнэ. Тэгэд бас хөгжилтэй нь юу гэхээр одоо энэ 20 гаруй жилийн турш уг нь ингээд алдартны машин одоо жишээл зураг авалтын талбай дээр ирлээ гэж бодъё. Тэнгүүт нь менежер жолоогоо барьж ал бууж ирээл ингээд хаалгааны ингүүт нь алдарт нь гарч ирдэг шүү дээ. Энэ хоёрын хувьд эсрэгээр байгаа байхгүй. Нэг алдарт нь жолоогоо барьсан хаалгааны ингүүт менежер ингээд нойр мөнгөж гарч ирсэн. Ирцэн үү гэдэг ингэж Тэгвэл үйлж бүлэ гарч ирэх юм дээ. Тэгэж гарч ирдэг байсан гэсэн байна. За дараагийн баримт нь галзуу пенүүдээс зугатаж исэн удаатай. 2020 онд дэлгэснээр гарсан Backstreet Rookie хэмээх дэлгүүр дүүрнэж байгаа хайр дурлалын талаар өгүүлдэг бүтээлээ сурталчлахаар за Солонгост байгаа шүү. Jazz хоронтой дэлгүүрийн нэг салбарт ажилласан юм байна. За гэтэл дэлгүүрийнх нь ашиг мөнгөө бодонгуудаа за манай дүү ийм алдартай жүжигчин бүр тооцоо хийж иждэг хаасан дээр байгаа та нар ирээч гэсэн иймэрхүү утгатай пост оруулаад тэгээд мэдээж сошиалар тэр нь маш их шеэрлэгдээд тэ хүмүүс тархаад тэр дэлгүүрийнх нь гадаа бүр ингээ хүн жоохон зайг ингээ битүү үнэтэй болцсон. За тэгээ үүнээс үүдэлтэйгээр нөгөө дэлгүүрийн эзэнтэй холбогдоод поста устгасан боловч нэг шеэрлэгдээд явцсан боловсаа ихсэж штэ тэгээ аргагүй ирэхэд тухайн уг нь явуулах гэсэн. Тэгээ одоо нэг алдартан хүмүүс үүшлэх тэр үйл ажиллагаа зогсоож исэн гэсэн мэн зураг авалтаа. За тамхи татдаг. Жүжигчин маань инстаграмдаа их идэвхтэй зураг хөрөгчхийн стори жуулан зам өөрийн гэсэн YouTube хуудастай. За тэгвэл инстаграмдаа идэвхтэй одоо маань өөрийн тамхи татж байгаа бичлэгээ үнэхээр хүүтэн дээрээс нь нойр хөрөхгүй байгаа ч жаргалтай байна гэх гарч ихтэй стори оруулсан юм байна. За гэтэл хүмүүс хүүхдүүд хүртэл харж байгаа те улаан цагаандаа гараад яагаад тамхи татаад те тамхи татж байгаа ингээд ингээ оруулаад байгаа юм бэ гэж шүүмжилсэн. Харин нөгөө талаараа ямар зурагтаар ингээ гарч ирээ тамхи татсан биш ээ те олон нийтийн одоо телевиз ч юм уу те радиогийн нэвтрүүлэлд орж байхдаа ингээд тамхи татсан асуудал бол биш өөрийн хувийн сошиал хаягтаа оруулсан шүү дээ. Тэгэхээр хинт хамаатай юм бэ гэх мэтчлэн хоёр талтаагаар түүний шүүмжилсэн байсан. За ингээд хэсэг шуугааны дараа өөрийн инстаграмда дахиад нэг пост оруулсан. Хүн бүр өөр
нарийн сайн харвал хүн бүрт сонин хачин талууд бол байдаг штэ гэсэн пост оруулж нэгсэндээ хариу барьж ирсэн юм байна. За тэгсэн өнгөрсөн онд Welcome to Samdali гэдэг драмын зураг авалтын яг нөгөө зураг авалт эхлээгүүд нарын үйл ажиллагаа харуулж байгаа нэг бичлүүд штэ. Тэгээ нэг бичлэг задарсан чинь тэрэн дээр жүжигчид ингээм хамт байх чинь электрон тамхи татчихсан. Тэгээ тэр нь бас хүмүүсийн дургуйслыг хүлээлгээд тэгээ үлээгээд одоо маш олон уран бүтээлчтэй байхад чинь яхаар ингээд дотор тамхи татаа сууж идэх юм бэ гэж шүүмжилсэн юм байна. За тэгээ удалгүй тухайн хэсгийг бичлэгнээс одоо ингээд хасаад устгасан. Гисэн идэж жүжигчин залуу шүүмжилсэн хэвээрээс уучраас удалгүй энтертайнментаас нь бас аль бие сурвалжилт өссөн байдаг. За дараагийн баримт нь хоолыг амттай харагдуулж иддэг гинэ. Жүжигчин залуугийн кино драма тоглохдоо хоол идэж байгаа хэсгийг харахаар жүжиглэг гэхээсээ илүү үнэхээр тийм энгийн үедээ хүн яг яаж хоол тэрэн шиг харагддаг. Зарим хүмүүс нэг яг жүжиглж байгаа юм шиг ирээд байдаг шүү дээ. Тийм цэвэрхэн те нааж маахгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр эсэргээрээ манай яг л одоо нэг дэлгүүрт хоол идэж байгаа яг л нэг дэлгүүрт хоол идэж байгаа хүн шиг маш амтархан иддэг. Тэгээд гол нь хүний аппетитыг хөдөлгөж чаддаг хүмүүс идэж те. Яг тийм байдлаар амтрахын эддгийн дээр маш том амтай гэж байна. Ам нь том болохоор нэг юм том халбаар нээхгүй ингээл урамтай идэх. Бүр тийм байлаа шүү дээ. YouTube-т ч нэг багбан ядаг хүмүүс төр том амтай хүмүүсийг бүр тусгайлан хайж үздэг тийм хүмүүсээс сүндээд юм байлаа. Сонин тийм. Тэгэхээр тэр нь юу таалагддаг гэхээр нэм жижигхэн багаар идээд байхаас илүүтэйгээр ингээ том томоор ингээ хийхээр илүү кафе мэдрүүлдэг гэсэн байсан. Зүг бас сонин. Тийм. За дараагийн баримт нь тун аймхаа экшн жанрын бүтээлд орлон тоглогч нараас илүү маш мундаг жүжилдэг гэж найруулагч нар нь түүнийг магтдаг. Тэгээ өөрөө ч гэсэн ер нь экшн уран бүтээлд их тоглодог. Тэгсэн мөртлөө их аймхаа юм байна. Загсанд явчаад нөгөө барьсан загсаа барихаас хүртэл айжсэн. Тэгээ 10 жил байхдаа аймхаа гэдэг очтой байсан юм билээ. Энэ яг би яхаа. Би одоо аимшиг нэвтрүүлэг хөтэлдэг хүртлөө сая нөгөө хэдүүлээ амралтын өдөр явчаад нөгөө хятад хоол идсэн шүү дээ. Тэгээ би хятад хоол идээд гараа угаасан чинь хоёр ийм гараа угааж дуусчаад ах чи ус ингээ тасаараа гараа угааж байгаа чимээ гараадсан байхгүй юу. Тэгээ 2-0-д хинч байхгүй зөө. Би бүр айгаал пал гээл заа одоо олон жил байсан газар хятад хүний сүнс мүнс байгаа болов байцаа. Айгу исэн бус юм бодоод тий. Тэгэл айгаа гараад ирсэн чинь нөгөө талынх 0-д мөөгөө гараа угааж зогсож идэв. Тийм л байгаа. Өөр яах вэ? Бүр айгаа би бүр гар мараа савнтай гарч ирсэн заяа. Тэгээ нэгсэн чи арай нөгөө тал тийм болж байсан байлээ гэж. Тэгэхээр нэг юм одоо тэгээд ажил юм чинь тэгээд энэ манай хүн ч гэсэндээ экшн жанрын бүтээл тоглодог ч гэсэн бас айх зүйл зөнтэй л байдаг юм байна. Бага хүн л бас. Тийм. За гарын үсгээ зурх бол түнд амаргүй байдаг гэж байгаа. Яагаад тэгэхээр нэг киноны нээлтэн дээр одоо ингэ кино театрт сууж байгаа пенүүдээ ингээ гарын үсгээ зурж өгч явсан юм байна л да. За тэгээд нэг пен дэвтэр өгөө. За энэ дээр гарын үсгээ зурж өгөөч гэхээр гарын үсгээ зурчингуудаа балын нөгөө дэвтэр аваа явуулсан гэж чинь. Өөрөө аваа явчих. Тийм гарын үсгээ өөрөө аваа явчих байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө пен залуу ардаас нь ингээл хоцорсон өөрөө ч аа. Одоо юу гэлтэй ч дэвтрээ авъя даа гэх. Тэгээ тэр бичлэгний хэсэг бүрсэн айгүй инээдтэй хүмүүс нэлээд шоглоод тэгээ дараа нь өөрийнхөө энтертайнментаар дамжуулаад бүр тэр энэ дэвтрийн эзнийг хайж гинаа гэд дэвтрийг нь тэгээ гарын үсгээ дэвтрийг хүлээлгэн өгсөн байдаг. Тэгээ энэ бас надад айгүй сонирхолтой санагдсан. За түүний нэрийг YouTube-ээс хавал хамгийн их харагддаг 3 хайлт байд юм байна. Ямар 3 хайлт байдг вэ гэхээр нэгт нь хачирхалтай хамтрагч драмын үнсэлтийн хэсэг гинэ. Тэр нь 53 сая үзэлттэй. Би 2 үзсэн байт юм. 53-ыг 2-ын чи үзсэн юм уу? Тийм би өмнө нөгөө энэ хүний талаар хайж байхдаа нөгөө бас алдартай гэж гэсэн сонирхож байхдаа тэр нэг тийм урамтай үнсэлт идэл чинь хоёр чинь. За дараачих нь Empress Key гэдэг драмын дээр нэгтгэж байгаа хэсгийн үнсэлт 28 сая хүн одоо үзэлттэй байна гэсэн үг. За гурав дахь нь Healer гэдэг драмын бас үнсэлтийн хэсэг 22 сая үзэлттэй. Тэгээ ер нь үнсэлтийн одоо хаан гэдэг тийм үү да. Их л урамтай үнсэлттэй гэсэн үг. Энэ Healer-ийн үнсэлтийн хэсгийг бас би нэг 2 удаа үзсэн байдаг. Чи хувь нэмэр оруулж л байгаа юм байна. Би одоо 22 сая хувь нэмрээ оруулаад явж байгаа гэсэн. За энэ мэдчлэн иймэрхүү мэдээлэл таалдсан байна. Хөөх юм уу хөөх юм. Гэтэ ээж нь сайн үгнэ те. Тэг одоо хүртэл байдаг гэхээр. За баярлалаа түргээ нэвтрүүлгийн өндөрлөө студид хөтлөгч Ханцаа Амийн найруулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол ам дочир Дагнас мөн хайртай хүмүүсийн төлөө эрүүл байгаараа интернет эмнэлэг байлаа. Урагшлуулан та бүхэн маань амар цаг нэвтрүүлгээ уйлаа сонсорой түр баяртай. Баярлалаа.